Зохиолыг бичсэн Алтан сүхийн Наран болд. Зохиолыг уншсан Батболдын Очор. Ороолон. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Дээр үед манай нутагт Бүүе гэж авгаалдаг нэг хөгшин байж л дээ. Хэдийд хаанаас нүүж ирснийг нь хүмүүс өөр мэдэхгүй. Өвөр Монголд гарсан Хятадын улаан малгайтын бослогоор ар гэрэн алдаад солиорч тэнсэр ирсэн юм гэнлээ. Хамтрал хомоон хэлмэгдүүлэлтээс дөрвсөн айлуудын нэг байгаад ураг төрөл хань нөхөр үр хүүхдүүдэн хил дээр цэргүүдийн суманд алдаж ухаан сэвтээд буянтай айлын хаяа түшиж явсаар энд суурьшсан гисэн гэж янз янзаар л ярьцгаана. Ямар тач энэ нутгийн уугуул биш. Дөрвөн хантай цагаан өнгө татдаггүй давхар хар эсхийг гэртээ хэдэн хар ямаа нуруу хэсгээрэн содон улаан буурал сортой ганц яндан цагаан морьтой тэр чавганцынх айл амтнаас зайдуу алс одоо бидний хадлан хадаж байгаа энэ хөндийгөр нутгалдаг. Одоо тэнд лүглийж байгаа уушиг хайрхны өвөр сугаар өвлждөг байж. Огт унлаг тэрэг шарггүй хэрнэн нэг л мэтгэд нүгэд цуслан хаваржаа өвлжөөндөө буучгадаг. Айлаас хөсөг гуйдаггүй. Хүнээр туслуулж дэмжүүлдэггүй их хачин. Энэ эмгэн хар овоохоогоо үүрээд гүйчигдэхгүй байлтай. Газар товчлдог шидтэй юм биш байгаа даа гэж авгай хүүхнүүд сүү сайлны завсраар амны зуга болгоно. Гэртэн хүн хонуулах байдгүй оруулах дургүй. Өдрөөр хүн гэрлүүн дөтөлж авахыг харвал өмнөөс нь зэвэрсэн данх хэдэн сэтэрхээ модон тагш ямааны харуултай тавгаан бариад тосч цайлаад буцаадаг. Залуудаан өндөр явсан шинжэн гэвч нуруунд гараад тэмээний бөгшиг шилэн дээрэн овоосон. Туранхай мөрдлөн ямар ч залуу хүнээс чирэг хурдан хөдөлгөөнтэй хөгшин байсан гэдэг. Хань бүлэн алдаж ганцаараа солиорсон ухаан санаа нь хэний хүчинд юуны учирт цэлмэж харахад хүний дайтай болсныг хэн ч үл мэднэ. Аав минь л нүдэн жирийн хүний хэд цавчрах хугацаанд огт хөдөлдөггүй. Үхрийн шиг бүлтгэр цус хуурсан цаанаа л үхмэл гэж уучлаг болгондоо мөрөөс ихсрэн агзар татаж суудагсан. Нэг удаа жигтэйхэн усан бороо шаагсан үдшээр нутгийн бус малын ирэлчин зүгэн алдаж төөрөөд мань эмгэнэд бууччихлээ. Аянга цахилгаантай хувингаар асгагшгал аадар бороо байсан учраас хаалганы гаднаа хүнийг тосдог уламжлалтай Бүүе хөгшин хүн морион хошлонд нь уяад эмээлэн авч орж ирэхийг нь анзаараагүй бололтой. Уг нь ч хачин сонор хөгшинсэн. Гэхдээ манай энэ азаргын хөндийгөөр үе үехэн ёстой л азарган бороо асгадаг. Их нурууттай залгасан битүү модтой атлан оргил хэсгээрэн эгээл уушиг шиг барсгар улаан хадархаг хайрхны нүцгэн орой дээр зогсоо зайгүй аянга цахилгаан цахилан наадаж тэнгэр угсран нүргэлж байдаг сонин газар л та. Сүүлийн үед төмөр зэсийн хүдэртэл гэдэг болж яг л тийм тэнгэр нүргэлж аянга цахилсан усан борооноор төөрсөн гийчин эмигнийд буучгчээ. Гэр бүдэг дэнгийн гэрэлтэй хөгшин хоймрын авдрынхаа урд өвдөглөөд сууж байсан гэдэг. Гүн ороод ирүүд их л эвгүй цочин угсгиж уулга алдаад авдрын хавхалгаан унгааснаа хурдхан зур буцаагаад тагалж л дээ. Тэрхүү гийчин сүрхий хажигч хүн таарсан уу авдарт ухархай нонгорхой хүний гавлын хухай яснууд хальт харагдаад өнгөрөх шиг болсон гин. Гэвч төөрч тэнэд бэрж норсоор ашгүй аргалын утааны үнэр олж ирсэн хар хүн нэг их юм сансангүй андуу хараа бизгээд тоолгүй өнгөрч. Хөгшин шинжээргүй байсан ч цайлж дайлаад бороо намдах янзгүй болохоор нь дэвсгэр хайж өгчээ. Айны хүн ч учир начрыг нь сайн мэдэх биш хонцод дургүй зожигдуу айл таарчтай л гэсэн шүү юм бодсоор унтахаар хэвтэж. Орой орж ирэхдээ бороонд бэрснээсээ болоод биеийн хөнгөлөхөө мартсан эр чөн дунд давсгэн чинээд сэрж гэж. Гэтэл дээвэр тогших борооны шааг
хаяа хатвчаар туслага туслын чимээнээс гадна Европын хачин доо шалэр гээд гарч байна гэн шүү. Гайхсан эр толгой дээгүүрэн нөмөрсөн чигтээ дээлэн ялэмгүй сөхөн харвас бүү үзэгт өнөө эмгэн чинь гэрийн хоймортой үзээрэн амтан болоод хувирчихсан жаахан хүүхдийн тархийг ухаад идэж сууж байж. Үдсэндээ цочордсон эр юм босчих тэр чигээрэн хөшчгөж. Хүн шиг ойлон толгойтой хэрнэн нохой шиг урагш түрсэн хошуутай гавл руугаан шигдэж орсон үзүүр нь тэрүүхэн тэндэн сэртийсэн хулгарч ихтэй. Дулааны уйлралд гадаа салхинд сэврэж тавьсан махшгал хүрэн улаан булчинлаг бие дээрэн үл анзаарагдам тарчиг сорлог үстэй. Хойд хөл нь богино хэрнэн урд хоёр мөч нь бичнэг шиг урт. Нэл шөрмөс булчин зангируулсан этгээд хачин амтэн танан цагаан хос соёотой ангалзах бүртэн час улаан харагдах хамааран хүүхдийн тархины зунгаарлсан атрат эдийг хавар эртийн уураг амтлах шиг багтай тавтай зооглох нь ой гутам. Эрэлчин залуу айсандаа хөшчгөөд нүдэн тас айнаад дээлэндээ шургаатал хэвтээд байж. Өнөөхөж ихтэй амтэн гавлыг нь ухан идэж байгаа бололтой хүүхдийн бэгчиж амжаагүй мөгөөрсөн ясыг чажгануулан хугчиж шавшуу хийж байснаа ёоёоггүй л босоод өөрийнх нь зүг дөхөөд ирэх шиг боллоо гэн шүү. Айдсан туйлдаан хүрсэн залуугийн тэртээ тэргүй гоожих гээд байсан шээс нь гоёыг нь даган халуу оргиулаад л сад тавьж. Өмхөрөө дудсан мах шиг хэрнэн чиглэг нялуун танаар хан хийж шуухран үнэрлсээр тулаад ирэх үед залуу бараг л хэвтээгэрэн амин гарчээ. Тэгснэн гинэт яасан ч юм бэ мөнөөх этгээд адгус дуртай дургүй холдон өөдрүү зайлан одох шиг болж. Хэдий хугацаа өнгөрснийг бүүмэд залуугийн эрүүл ухаан чүү чамаа сэргэж дээлний захаан сөхөн харвал мон биедэн орсон нуруунд дээрэн бөхтөртэй эмгэн явган ширээнийхэн араар тонголцсон хүүхдийн цогцсны үлдэгдлийг цэвэрлэж үзэгдэж. Гадаа бороо намдсан шинжтэй хаанаг подхийн туслахаас өөр чимээ аниргүй. Гайтахаар аадраас болж аюултай нүүрэлтсэн хөөрхий залуу байгалийн үзэгдлийг дотроо хараан зүгсээр бушуухан мордож зүгтахын түүс болон нам хэвтээд байж. Эмгэн эрэлчийг орж ирэх үед онгойлхон уудалж алсан хуучин хар авдралуугаан юучгүй шахуу бутарсан бяцхан гавлын яс биенээс нь сугалсан богинохон жаахан нурууны хэлхийг хааш яашхан чулуудаснаа ажиг сэжиг авсан шинжтэй залуу тийш сэмхэн гэцээр ирж. Тэгснэн залуугийн шээсний үнэрийг авмагцсан бүгдийг шууд сэхэр бололтой эрчээрэн угсгийн гарч. Бодвоос гадаа гарч байж хувирдагч байж болов. Ийм бодсон залуугийн төвчээрийн тэлэж тас үсэрч харайн босоод дээлэн хальтгуйлт нөмрөн бүсээн шуурч бадсаар гарчгүйж. Эмэгнийг адгуулсан дүрдэн орхоос өмнө амиан аврах гэсэн шиг л байгаа юм. Хаяанд тавьсан эмээлэж авах сөхөө байсангүй. Морин хаа очиж холдоогүй байсан тул чигтээ өвсөн дээгүүр чирэгдсээр шалав норсон цулбууран шүүрэн авч үсрэн мордоод учир зүггүй тавирсан боловч чөдөртэй адуу галзуурсан юм шиг л хаашлах эзнийхэн ирэхээр дорон тонгочин эргэлдэхээс хэтэрсэнгүй. Айсандан хэд хурдалахаар тэмүүлсэн залуу мориныхон дэлийг даган ураг шиг гулган унаад ордуу тавьж дээлээ навсгануулан дэрвүүлсээр хар чадлаараа гүйж одож. Цочордож эмээсэндээ хагас галзуурсан малын эрэлчнээс итгэх аргагүй хачин сураг ажиг авсан хүмүүс маргааш нь хэрэг явдлыг магдалахаар бүүе чавган синхрон буу шийдэн болж чамгүй л олуулаа мордов. Гэвч саяхан нүүсэн буйран дээр хэвтэх нөгөөх эрэлчин залуугийн эмээл гутлаас өөр юу ч байсангүй. Мал хайгч залууг ухаан солиотой цуурхал тараагч гэх мэтэр л элэглэж доогдох нь доогдож дөрөмдөж загнах нь загнасаар энэхүү хэрэг явдал тексгээд шовтарсан ямдаг. Хачирхалтай нь бүүе эмэгнийг тэр цагаас хойш хэнч дахин олж хараагүй. Ийхүү өгүүлээд төдгийн дэргэд завлан суусан хижээл насны хар хүн ганцаа сунган цогсож буй зүчлэнээс тамхин асаагаад хацраан бомболцуулан сорж тамхи түүдэг хоёрын альны утаанд хорссныг бөөмөд нүдэн анвилзуулан тойрон суугчдыг эргүүлэн харлаа. Төвний өгүүлсэн бүхэнд хөг нэмэх гэсэн шиг чатаж буй мөчөр чад падхийн чийг зуусан нь шажигнан уйхрах ажгүй.
хадланд гарч ирсэн гавшгай бригадын залуусыг толгойлж ахцах хүний хувьд аагүй гэж яваа энэ хар хүнийг галсан гэдэг. Уугуул энэ нутгийнх. Он удаан жил хүм малын хөл хүрээгүй алс захын атаршиж эмнэгшсэн азаргын хөндийг хадаж төлөвлөгөө нормон өтөр түргэн 100% биелүүлэхийн ялдамт шинэ бэлчээр нутаг нэгдэлтэй нээхэр ирсэн хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн эрэгтэй эмэгтэй нийлсэн 20-од залууст газарчилж ийшээ зүглэгтэн эхлээд тэмч дуртай байсангүй. Аргачгүй биз. Богч хөтгөртэй гэгдэж олон жил орхигдсон энэ газар лав хувьсгалын сургалтнуудад дайрч орно гэхээс нутгийн хүмүүс ойрхон гарахаас ч эмээнэ. Одоо харин галсан ажилдаач залуустаач овоодасч анх ирснээ бодвол дуушуутай яриа хөөрөтэй болоод байгаа нь энэ билээ. Отхон засч майхан асраан босгосон эхний шөнө ядарсан залуус ухаан жолоогүй л унтаж байхад бэрх замаар өчнөн явж ирсэн хэрнэн томхон түүдэг өрдөн орчнон гэрэлтүүлж хул шаргал хуй модтой венто буугаан тэврээд цурамч хийлгүй морьмалаан харж хонсонсон. Тэрний ч хэрэг гарч аргамжаатай мордод гитсэн нэг ланжгар том боохын далыг нь хавсраад нам унагсан байж үлээ. Хүний хөлөөс таслагдсан энэ газарт цаг хугацааны ирэхээр байгалийн зөн совин нь хэтэрхий сэргсэн болохыг энэ үеэс л хадланчид дэндүү сайн мэдэрч эхэлжээ. Энэ нутгийн чон нь өвөр дээрээс мөлжиж байсан яс аваад явчих дөхөх бөгөөд хоол ундаан хийхээр отогтоон үлдсэн хоёр хүнийг асарт нь хөөж оруулаад эдшний хонийг нь хүртэл уяатайгаар нь хүртсэн ч тохиолдол гарчээ. Буу тавьсаар байтал аргамжаатай морины хоолой дасаад арилсан явдалч бас бий. Залууст хоёрын зэрэг бага калибрын буу бий боловч түүний дуунаас нь айх бүхэл цочихч боохоо энд алга байлаа. Харин галсангийн Орс винтовноос мөн түүнээс эмэн тойрч байгааг хадланчид ажиглаад чон гихч амтны хямар золбооноос гадна ухаан залыг нь шагширдаг болов. Алсад чон гуник таяа уянгалуулан уйлахад саяс ихэрсэн залуусын нэг нь аха тэгэд тэр эрэлчин эрийн үнэн худал нь үл мэдгдэг ярианаас болж энэ хавийг гүйдэлтэй гэх болсон юм уу? Эмэгнийг юулда ямар нэгэн үнэт зүйлээс нь болж нухаад хэрэгэн булзааруулсан ч юм билүү хэн мэдлээ тийм үстэй. Хэдүүлээ энд 10-аад хоноход боохоноос өөр юу нэг гүйдэл мэдрэгцэнгүй штэ тийм үстэй. Гэж нэг амсгаагаар дуржигнуулан өгүүлэхэд хажууд нь суугч арай ах нь санаан зовсон шинжтэй тохоогоороо нударлаа. Хорж хүрээгүй тэр хөвгүн арай л даваагүй амлчихснаа сая ойлгож бакалта хөлөө урагшчин цайртлан халцарсан хоншорыг нь ширтэн дуугаан хурааж гэмэрхэв. Нухат бахтай яах вэ? Гэх дургуйдсан шивнэ түрүүний хууч ярианы туршид алгуур бөөгнөрсөөр нуруугаан түгшин наалдаж суусан огтын дундаас гарч өдшийн нандуухан салхинд уусан алдарлаа. Тэдний энэ байдлыг нь огт анзаараагүй галсан махир том толгойтой богино хар гансан хүчлэн сорж утааг нь шившин санаашрах зураан. Тэр яриач тэрнээс өмнөх л доо. Эзэнгүй газар болохоор л тэр хөгшин нааша зүгэлсэн шиг байгаа юм. Ардын хувьсгалаас өмнө энэ хөндий чинь айлмал багширсан өгөөж баян нутаг байлаа шүү дээ. Та нар угаасаа харалтаа. Тэртээ дуушиг хайрхан бэлэр нь эгийн гол энд ингээд бурхан зориуд илээд тэгшилжигсэн юм шиг л азаргын хөндөө. Хүн хотон хаяаж малаан үржүүлж байхаас ч аргагүй зохистой сайхан газар. Ёстой юу дутуу гэхэвдэ. Тэр үед энд арцаа тайжинх гэж чамгүй баян айл цөөн хідэн хамжлагтайган нутгалдаг байсан юм. Гамин сөнөөгдөж бароон дарагдаад ардын журамд цэрэг хүрээг эзэлж алсан цагдаа. Би бүр баг хүүхэд байлаа. Манайх ч холгүй зусдаг байсан юм. Гэнтэл энэ хаваар эдэлгээнд уулдаж бүхэн унжсан ноос үсэн зулгарч санжсан тэмээд энд тэндгүй гарч ирээд мал үргээж нохоо шуугуулах болов. Манай үүгээр говийн тэмээ гихч байх биш. Тэр үед одоогийн шиг сонин хэвлэлээр зураг хөргийг нь харна гэж байсангүй. Жинхэнэ хачин чигтээ үзэгдэл болоод явчихлаа. Хүүхэд бид ч тийм итгээд том биетэй хачин жигтэй амтан үзээгүй болохоор нийлж гүйлдээд л очиж хардагсан. Тэгээд хөөрхий энд тэнд ус шаварт хэвтээд босч чадахгүй үгсэн нь ч чон нохойд бариулаад тас хэрээний идэж сэгзэн болсон нь ч
малд хайртай эсвэл ашиг хонжоо харсан ганц нэг нь хотондоо аваачиж тэжээж өндөлгсөн нь ч биел байх. Тэгсгээд дууссан. Тэмээдийн явдалтай зэрэгцээд л арцаа тайжийн хот гүйдэлтэй болчихсон хэмээн дуулдваа. Амар амтэн тэргийхийн тэмдэггүй гасалж хяхарч байгаа хоёрын хооронд орилж хашгирч хотыг нь тойрч хондог болсон гин. Тэрхүү амтэн руу буу цоор тавиад харин ч нэг тоодоггүй үзэгдэх дүрстэйгээс өртөх бийгүй байна л гин. Нохтынх нь хоолойг тас базаад хайсан байсан. Морь малынх нь хүзүүгч огол татаад алчсан байсан л гин. Бийлж боссон ороолон юм гинлээл гэлцгээв. Элдвийн юм сонсогддог боллоо. Сонирхолтой нь тэр ороолон чөтгөр нь арцаа тайжинх болоод тэдний эргэн тойрны хідэн хамжилгыг түүхээс биш өөр айл амтанд халтсан дуулддаггүй. Гэвч тэрхүү айдаас газар авч айл хунар цуслангаан хаян нүүж эхэллээ шүү. Ламхаар анчин гөрөөчин хэнч дарж дээлдэггүй. Ороолон бийжсэн тухай цуурхал эд тархаж байтал нөгөө арцаа тайжиг эгийн эрэг уушиг харихны бэлд хөнөөж хамаг биеийг нь сэглэж заримдэглээд орхисон байсныг үдсэн нэгэн өгүүлсээр манай хотонд буув. Ингээд л аимшиг энэ хавьдаал аадрын үйл шиг нүгэлтэж бүх нийтээрээ халуун зунаар цуслангаан хаяад намарчаар угаан дөрвөн нүүцгээсэн. Тухайн үед төр засаг дөнгөж эмхлэгдэж эхэлсэн. Зах хязгаар газар богдын засгаас ардын засаг руу шилжих гээд зүгэн олж заяагаан тогтоогоогүй байсан цаг л да ядаж. Удалгүй нэг муу хар феодлын амийг нэхэг хэндж удахгүй болж арцаа тайжин үглийн хэрэг дарагдаж замхраад өнгөрхөн дээр. Гэвч энэ хөндий гүйдэлтэй гэдгээрээ зартай үлдэж хүн байдхай малын мөр гархан болоод он уджээ. Шууган цорволцож алсан түүдгийн дөөл галсангийн ярианы явцад цогшин сууж улаавтар туяа татуулан ойр орчмоос гэгээгэн татаж эхэллээ. Үүнтэн зэрэгцээд сахалтын зайд байх голын бургасны захаар чоны нүд саяхан л галаас үсэрсэн цог адил часуулаанаар анивчин хос хосоорон тодорхон доторж ихүүцүүлэм. Гэвч хувьсгалт зорилгоор жигүүрлэж хэдэн хоногт энэ байдалд баггүй дассан хадламжид төдийл анзаарсангүй. Түүдэгт мод нэмэн хөдлөж ноцоосон өндөр чирэг биетэй залуу хүү гал шилэвэрдэж байсан мөчрөн сэргэн дүрвэлзэх дөл рүү чулуудаад баримтаа буцан суух зураан. Галсан аха голоо дөнгөж гараад уушиг харихны наран эвэр ингэрт модносоо нилээд наашаагаан нэг оршуулгын газар байдгийн бэлээ. Холоос дурантахад хаягдаагүй шинжтэй харагдсан. Айл нутгалгаан болсон ч талигаачаан тавьсаар байгаа хэрэггүй. Тэндээс гүйдэл суудал нь босдог юм биш байгаа та. Гэд огтон шоглсон янзтай хаазгатайхан хараад авав. Хижээлэр цогтууран гархан гансан тогшин үнсийг нь цэвэрлэх зураан. Яах вэ? Та нар шиг бурхан буггүй хувьсгалж улсуудад дуулгахад хэцүү л дээ. Өөд болоочийг Орос маягаар болж оршуулдаг болсноос хойш баг сумын хариуцлагатнуудын шогшоо хүрэх газар хүнэн ил тавих бүх зүрхтэн хаа байх вэ? Гэтэл та нарынхаар бол эрт балрын уламжлалаараа цогцсон ил тавиулах хүсэлтэй хоцрогдсон амьтас мундах биш. Тэгээд л чиг зүг нь наашаа гарсныгаа энэ аглагт авчирч хөдөөлүүлдэг ухааны юм. Тэр нь одоо чиний дуран тавьсан ингэрэлтэй. Засаг төрийн нүднээс далд шин цагийн ёсноос ангид нутгийн хүн цоны нууц шарилын газар шахуу юм. Цагтаан шардэл өмсч шанан малгай тавьж явсан нэгнэр гүрэм ном уншуулсан ч үзэгдэж харагдахгүй санаа амар байхгүй юу. Муу ахыгаан ам халж цуурч байгааг өршөөгөөрэй. Ном суртал ухаан бодолт чинь таарахгүй бол амаараа гаргалгүй чихэндэн өлгөж яваад эзгүүхээр энэ хавцаанаа унахчихгүй юу да. Гэд тэрүүхэн тэндэн хүд хүдхийн хөхөрж суудал дээрээ эвгүүцсэн шинжтэй займарлаа. Түрүүнээс хойш түүний энэ ярианд нилээд таагүй хандаж тэрнийгэн хэрхэн илэрхийлхэн олж ядахтан байсгийгээд л хоолойгон шахан засч суусан бригадын ахлагч төдөв гихч намхан шар залуу энэ сэмхийгээр үсрэн босчоо. За энэ дэми балаа домог үлгэрийн яриач яах вэ? Маргааш эрт босч шилээд авч хадна. Эртхэн унтаж амарцгаая. Мордын манандаан өчигдрийн хуваараар гарна шүү. Нөхөр галсанд ацгалчгаад ангайтал унтаад байдаг хоёрын зэрэг хүн байдаг. Тэрнийгэн болоорой. Гэд хоромон чагруулан майхныхаа зүг алхаж одов.
Залуусч тархан өөрийн унтах ормын зүг отоход улаан трактор нөмрлөн асаасан түүдгийн дэргэд манаанд гарах өвдөг завсраан калибр буугаан гоцойлгон суугаад хоцорлоо. Галсан хамгийн сүүлд түрүүний ярьдаг тэмээшгэн нүсэр биеэн хөврөлдүүлэн үе мөчөн нужигнуулсаар босч хойд хормоныхон өвс шороог айдуухан сэгсрээд майхнуудын хамгийн ард байрлах өөрийн бяцхан жодгор тишэн аажуухан гэлдрэв. Жирхэгч үлгүй тэнгэрт наран алтрангуудааж өд нилээд хэлбэснийг илтгэх ажээ. Царцаа цархийн нисч дугуйтай хадагчд хөлөлсөн морд ялаархан түргэгтэй зэрэгцэн хадуурын ширвэх дуун жигдхэн хэмнэлээр сонор давтана. Сөлн ногоонороо ч улирлын ирэхээр ишин модрон хатаж эхэлсэн өндөр өвсний тэргүүн эдэрмэг ирсийн гарын аясаар дугуйран ойчиж ард нь өргөн мөр зураан хоцорно. Түр амсхийн хадууран тулаад литрийн хөнгөн цагаан бетонаас хар цай залгилж зогссон галсан дээр өглөөнөөс хойш ажлын талбарт үзэгдээгүй төдөв амандаа хялганын иш зууж ярвайсхийн тэхийг алхасаар ирж мэдчгүйгээр. За ахгүй дэми бала яриагаан татаж үзээрэй. Нутаг орноо мэддэг чон нохооноос нөмөр нөөлөг юмаа гэд үгийг нь сонсоод байсан чинь юу харин. Хүмүүсийн сэтгэл санаа өмүүлсэн хачин жигтэй юм ярьж хувьсгалын суртлыг өгүүлсгээд л аглаг газрыг эзэмшиж нутаг орондоо бэлчээр талбай нээх гэсэн залуусын зүрх зоргийг мохоо хуучны нэгмүү мөхлөг хорон санаа агуулад байгаа юм биш үсттэй. Тэгвэл хохин болоод жорлоно гэж мэдээрэй. Гэж үүдэн шүдэн завсраараа сээгүүлэн өчөөд хариуч сонсолгүй хадуурны эрэнд халзарсан мөрний ногоон шүүс бурцайсан ёзорыг гიშгэлэн халаасандаа гараан шаасаар зөрж одов. Гинтийн энэ явдалд баг зэрэг гайхаж цочирдсон галсан гартаан хар цайтай бетонон барин төр зуур мэлэрснэн төсхийтэл инээд алдаж ууж байсан зүйлдээ хахаж цацсан тэрүүхэн тэндэн тонголцлоо. Төвний энэ байдлыг өглөөжин бодож төлөвлснөөрөө сая жухам зориг гарган ирсэн эвлэлийн үрийн итвэхтэн хадлангийн гавшгаа бригадын дарга харсансан бол боож өгөх байсан биз. Даанч өөртөө бол тун ихийг амжуулж харлаж хорссон дотроон дундалсан дан сэтгэл нь амарсан төдөв эсгэрч өсгийгөө хавсарсаар бүжиглэх шахуу отгийнхоо зүг явж байлаа. Цангаагаан гарган төдөвтэй ярилцсандаа хөглөн буруу хоолоогоороо цайд авуулж баггүй цаг алдсан галсан өөрөөс нь алхмаар тасран холдож байгаа залуусаан гүйцгээр хадуураа тохиовчлоо. Гэвч дөнгөж хэдхэн мөр ширхийн цохиж амжаад байтал хамгийн тэргүүн игнэнд явсан залуу хөвгүн хадуураа шидчгээд түүний зүг байдгаараа хурдлан ирж яваа нь үзэгдлээ. Залуу өөхлөн гүйжирж галсан баргал тэрч авах төгснөн цочсон мэт хойш огд хараан зайваад хар хөлсөө гойжуулан ээрч муурч. Галсан хахад тэнд үгсэн хүүний толгой гэснээ суун тусаад огж гарав. Галсан ч хадуураа газарт тавиад тэр зүгт харих шахам том алгасаар яаравчлав. Мөнөх хөвгүнтэй зэрэгцсэн өвс хадаж алсан хэдэн залуус түүний хадуураа шидсэн газарт төрүүлээд хурчигсэн доошоо ямар нэгэн зүйлийг ихэд аимссан янзтай тас хөлрөн зогсож байхаажээ. Галсан ч тэдний нүдний харцыг дагуулan харвас өндөр ургасан хягны ёроолд хадуурын эрэнд өртөж их биеэсэн салсан бололтой жижигхэн гавлын яс дун аятай цайран бондоож байв. Хүн малын хөлнөөс ангид олон жилиг үдсэн энэ газрын өнжмөл шар өвсөн сөлтөө хягныхан ёроолоор зуурч ширэлдээд хурц хадуураар хүчтэй ширвэж хатгаас аргагүй дээр энэ өтгөн ногооны дор нэг хүний байдахгүйн нилээд олон хүний яс ус нуугдаж хоцроод үл мэдэгдэн халиурч байж болохоор хажээ. Тэднээс хамаагүй ихийг үзэж нүдэд тайлсан галсан айдсан түр хойш тавиад хохмон дэргэд очиж хагас сун ажиглав. 3-4 насны хүүхдэл баймаар тэр толгоон ясыг заадлаар нь ярсан нь нойтон тэнгэрийн дүлийг зүсчгсэн юм шиг л тунчиг эвгүй. Хадуурын цохилтонд мултарсан хүзүүний үеийн гохин ёрдоож харагдах хагаад залгуулан хөөж үзвээс элхээтэй ясан аврах том цагаан 60 хөлт дугаа сэрзих нь дотор эвгүүцүүлэм. Алмайран цочирдсондоо хэсэг зуур барь залтсан галсан удалгүй сэхэ авч газрын чигэнд угаагдан мөлчийсэн гавлыг алдвал хагарах шаазан адил аятайхан барьж их биетэн залгуулан тавиад нам дуухан дуугаараа. Өнөөдөр тон ингээд буй та.
Энэ хэсгийг үүнээс цааш хадаад хэрэггүй юм шиг байна. Эмэн өчөөд хөлсөөн шуударч өврөөн суйлан ганц тамхиан хайлаа. Гентийн эвгүй зүйлтэй тулгарч цочирдож эмээсэн мөн ядарч сүлдсэн залуус ч дуртай наргагүй толгой дохиод хатураа мөрлөн отгийнхон зүг дуушуу муутайхан цуван алгацгаав. Үгсэн яснаас байтугай амьд дайснаас ч ухарч няцаж яваагүй юм шүү хувьсгалын улаан тугийн дор. Тэр яс ч нь бутарж үгээртэл энэ чоннууд тарж талийтл бид байж хадлан бордоогоо бэлтгэх болно. Дараа нь тэгээд энд өвлжөө хаваржаа барьж илгээлтийн эзэстийг авчраад малчны шин сууринг байгуулна. Элчийн гэрэл энүүгээр гялбалзаад эхлэхээр чон чөтгөр хоёр нь феодализм руугаа тонлоод өгнө гайгүй. Буцан няцна гэж намын дайчин халаа эвлэлийн гишүүнээс гарамгүй өөдгүй урвагч юм ярьсан хэнэгч хатуу хариуцлагад татах болно шүү. Төдөв Орос цэргийн суран бүсний шаргал төмөр арлын араар нэг гарынхаа эрхийг шургуулan зогсоод нөгөө гараараа дээр занган байж ин өгүүлэхтэн хорссон харцсан өөрийг нь нэвчвт ширтэн бүг галсан дэндүү сайн мэдэрсэн. Хоол унд хомс ажлын цаг наргүй боохой өвс хоёроос өөр нүдэнд торох зүйлгүй шахам энхэн буйдхан газраас залхаж халширсан залуусын зүрхийг өвсөн дороос өнгөрөн гарч ирсэн хохимой үнэхээр мохооч. Нэгтэлж үзвэл нэг бус нэлээд хідэн аргяас байж мэдхээр болоод ирсэн нь ихэнхийг нь айлгаж буцаж гэртээ харих ээж авдан очих нялхамсуу хүүхэд санган сэтрээгээд авсан хэрэг. Гэтэл үүнд бригадын даргын бухимдал тултлаан хөрч хөвөнтэй хүрм дээрээ онцгой үйдэл зүүдэг Орос цэргийн бүсээн бүсэлж гарч ирээд залуусын дунд илтгэл тавин бут авсан нь энэ. Ингээд бүр энэ асуудлыг сум нэгдлийн төв рүү дуулгаж цагдаагийн төлөөлөгчийг авчрах дэмжигдэж алсан саналж унж бригадын даргын хэлснээр үрийн газраас чончирж ирсэн цогцсны үлдцийг үл тоон ажиллан үргэлжлүүлэхээр болов. Элдв бусын дэми яриа өдөж хүмүүсийн сэтгэл санааг өмүүлсэн хэрэгээр мань галсан мордо манах шөнийн сахиулд ээлжгүй гаргах болсон тул тэрбээр энэ бүхнийг бодмоглон түүдгийн дүлийг ширтэж суун. Төрийн хууль хувьсгалын үзэл суртлын айхавтар онолд нам даруулсан залуус тус тусын майхан асартан орж аль хизээний чимээ алдарчээ. Галсан баруун гарынхаа тамхины утаанд шарлсан эрхийгээрэн тахир хар ганцны том толгойг үе үехэн дарж утааг нь угзрах зууран зарим нь цагийн ирэхээр өвс шороонд дарагдсан хэд хэдэн хүүхдийн хэлхээтэй яс хаанаас гарч ирснийг гайхшран бодож суухад гэнэт алсад хүн алуулж байнуудаа л хэмээр аимшигтаяа ордуу тавих чимээ чонын үлэнийг даван хадаад явах нь тэрэ. Яахын аргагүй ёрын тамлалд амиа гаслан тавьж буй хүний цөхрөнд чарлаа. Цочсон галсан үсрэн босгод өвөр дээрх буун түүдгийн хаяанаа үнс бужигнуулан пэдхийн газардлаа. Галын гэрэлд ойртуулан бөхөлсөн морд өдрийн ажилдаан цуцснаач үл том учир зүггүй унгалдан оволцож юу юугүй л аргамжаагаан тастан хулжиж мэдхээр болов. Шөнийн гүн харанхуйд оройгоорон үл мэдэг цавиртан бусад хэсгээрэн бүхэлдэн харлан лүглээх уушиг хайрхны зүгээс хадах тэр аимшигт чимээ орондоо орсон ч өдрийн үтсэн зүйлээсээ болоод олонх нь унтаагүй байсан залуусыг игшин зуур уймуулж орхив. Дээлэн нөмгөн нөмөрч Орос Монгол Бакал голдуу гутлаан заргаг угалсан эрчүүд нь оволцон сортолцох мордон тогтоохоор угс хийсэн бол огтон цорын ганц нөмөр бараа том улаан трактор гал хоёрынхон хооронд бөөгнөрн хам хумхан нөмөрсөн дээл хөнжил дорон чичрэлдэн бие биеэн шахан халуунд хорсон хоншгил бөөгнөрөв. Мөнөх дуу хэдэнтэй суларч тэр бүртэн дахин чангарч байснаа гинэт гарсан шигэн гэвгэнтхэн л намгүн болчихлоо. Мордож галзуурсан мэт тонгочхон болоод шөнжин үргэлжилдэг чонын заналт уйлаанч радионы дууг тултлан мушгин хаасан юм шиг л чив чимээгүй. Гартаа буу барьж огтон халахлан зогссон тракторчин залуу шөнийн харанхуйд ийш тийшээ солбон харах зураан. Хэн нэг хөнөөгд байгаа юм шүү. Одоо яах вэ? Гэд бууныхаа замгийг татхад мөнөх аимшигт гаслаанд ховстуулсан мэт хэсэг зуур гөлрөн зогссон галсан сая сэхээ орж галын дэргэд үнсэнд хутгалдан хэвтэх буугаан шүүрэн авчаа. Энхэд тамнаа манайхан бүрнөө хурдан тоогоон авда гэж саралцсан хоолоогоор тасалдуулан өчөв. Тракторын гишгүүр дээр үсрэн гарч нэг гараараа толны суурнаас атхан зогсоод хүмүүсээ түргэн зуур бүртгсэн тракторчин залуу. Өнөө төдвөөс бусд нь бүгд байна. Цаад чинь хаачиж орхив.
Гэж сандруухан өчөөд нэг гартаан барьсан калибрын гоцолзуулсаар педхитэл үсрэн бууж ирлээ. Энэ үед мордон тогтоож тайвшруулсан залуусч цуглав. Ямар нэг зүйл дотроо бүртгэх шиг бодлогоширч байсан галсан сүх хадуураар зэвсэглэн зогсоо хэдрүүгэн эргэж та хэд эндэн үлдэж огтон харж ханд юуч боллоо гэсэн нэг нэгээрээ тасарч хөдөлгөөн хийж өрөөсө болохгүй шүү. Түүдэг рүүгээ мод нэмээд байнга өрдөн шүү. Гэд тракторчин залуу болон өөр нэг буу хөндлөн барьсан эдэрмэг өндөр эрлүү хандаж та хоёр надтай цуг явна. Гэхдээ бие биенийхээ бараанаас гарч болохгүй. Нэгэн хэвийн зай барьж өөр хоорондоо чимээ өгч урагшлана. Ганцаараа шийдэж ямар нэгэн илүү үйлдэл хийхгүй шүү. Гэснээр дуу намсгаж бооныхаа хоолойд сум бэлэн байлгаарай гэлээ. Түүнийг энэ шивнэн өгүүлэгтээ зэрэгцээд тракторын твшин дээр төмөр сэжигтэй харшин дуурах чимээ гарлаа. Охтууд зайгаан авч түүдгийн нөгөө тал руу үргэсэн зэршгэл хамгаан чирэн хуйлархад хөвгүүд 90 шир зааж байр байрандаа хоцорлоо. Галсан долоовор хуруугаан уруул дээрээ хөндлөн тавьж аниргүй байхыг сануулад буутай хоёр ирийг чиргүүлийн хоёр талд гарахыг дохиж өөрөө араас нь твшний дээд ирмгээс нэг гараатаа бууга бэлэн барьсаар авирлаа. Чиргүүлийн дээр шалмгай атлаан айдуухан үсгэн гарсан тэрээр зөөлөн гисээр өмнөд хэсэгт хучлагын брезентэн доор бөндөж хажуудаа тавьсан шатхууны торхыг үе шүргэн дуурах биет рүү төглөө. Үе үехэн чичрэг шиг хөдөлгөөн хийж аль болох нуугдмал байхыг хичээх тэрэд яахын аргагүй л амьд амтан байгаажээ. Галсан сэрэмжтэйхэн дөхөж очсноо бууны хошуугаараа тостаг болсон брезентийг сөхөн чулуудаж тэр даруйдаан бууныхаа гохоон хараалан дарахад бэлэн байрлал авлаа. Гэтэл брезентэн доор ямар нэгэн араатан адгуус бус айсандаан байдгаараа эвхэрч атилсан төдөв хөлс шүлстэйгэн холилдон хэвтэж байх нь тэр. Гэнэт нөмөрсөн зүйлийг нь хуу татхад хажуултан хэвцэн чигээрэн нэг хөлөөн гоцойлгон гараараа нүрэн хаг сугас дараад гэж сулхаан орилов. Урам нь хугарч дургүй нь хүрсэн галсан бууныхаа замгийг татаж сумыг нь суллах зуран тод дуугаараа төдөв энд байна гэж сунжруулан хэлээд буугаан оосроор нь мөрөндөн авч чиргүүл дээрээс харайн буулаа. Төвний араас өмдөн хагас дутууд атаж гутлаан буруу өмсөөд хөвөнтэй хүрмэн зөрүүлэн товчилсан төдөв салганан чичирсээр твшний ирмэг мултдаран барин бодисаар бууж ирв. Битүү орчинд удаан хэвтэж хамаг хөлсөн асгарсан нь түүдгийн улбар туяанд хэр тостой зунгаарлдан ов товхон гэлаж өтгөн шүүлс шингэн нус нь холилдон урсаад энгэрийн халтартуулсан нь сэжиг хүргэм. Саяны гинтийн явдалд бүгдээрээ цочирдон эмээсэн боловч түн шиг ийн хамаг байдагтайгаан холилдон твцсэн нь огтын дундаж үгүй. Сэхэ орж ямар байдалд байгаагаа туйлаас ухаарсан манер өөрийг нь жигшил харуулсны нүдээр ширтэх хүн бүрийг үзэн ядсан харцаар нэгэнтээ ширвээд отгийн төвд байх өөрийн майхан руугаан хурдан алхасаар гүг шахуу одов. Залуусын нэг нь даргын энэ харцуу гэгтэн долоож жимбитэл ороосон тамхиан түүдгээс зүчил авч асааж байсан тракторчин залуу нүдэ онийлгон байж ойлгохтой ч юм болохгүй дгээ. Наадах чинь ядаж хорон гэд үгэн дутуу орхиж тамхиан улалцтал хүчтэй сорон уушиглаад хамраараа утааг нь савсуулан галсан тийш харлаа. Харин галсан хоолоогоо гэж чанхан засаад бууга мөрнөөсөө буулган уйгаар нь газар туулж харанхуйн дунд лүглих уушиг хайрхан тийш хараа бэлчээв. Сайхан амарсан уу та? Чон уйлахын болчихж ажин түжин гоё ч юм уу? Гэж өглөөний цай чонхоор ус авч явсан бүсгүй 2 хувингаан газарт тавин амрах зууран өгүүлээд ургаж байгаа наран тийшээ үнэхэрийн хүсэн хүлээсэн шинжтэйгээр саравчлав. Ийм айдаст шөнийн дараа гэрэлт өдөр эхэлж шаргал наран мандна гэдэг хүүхдэрэн шахуу энэ бүсгүйд байтугай цэргийн алба хааж хил мансан ангийн отог адууны манаанд бишгүүдэн бэрхтээ тулгарч алсан галсандч сайхан байлаа. Гэвч тэрээр бүсгүйн чон уйлахын болчихж гэдэг үгэнд бүрэн сатаарсан байв. Нэрэн боохо яагаад чив чимээгүй хончихвоо. Өдийд мод бургас таширлан гүйгээд адуу мал руу өлөв долов хийж байдагсан. Гэтэл огтоос таг шүү.
Ийм бодоод ус бариад ирж яваа бүсгүйг тосгоор хөдөлснөөч мартан голын тийш шүүдэр өшөглөн цацруулсаар зөрлөө. Жаал бүсгүй гарыг нь амраахаар ирж байна гэж горьдсон доон баг зэрэг гайхан гонсож хоцороход галсан түүний араас 40 бетонтой ус мөрлсөөр гарч ирсэн тракторчин залууг араасаа дагахыг дохиод хагас бүхийн бургас руу түргэн алхасаар оров. Залууч 40 литрийн бетоноо газардуулаад түүний араас даглаа. Өтгөн бургасан дотор бараа алдарч чимээгэн сонсч явсан хоёр голын эрэг дагсан боохойн зөрөг дээр нэгнээ олж гарав. Төрүүлж ирсэн галсан газар өвдөглөн суугаад гараараа өвс налуулан их л гэрхаагаар мөр шинжиж байхаач. Галсан анхааралтайгаар хөмсөг зангидан газар ширтэж байсан нь бургас таширлан зогсоо залуу руу эргэж "Тулгаа хардаа. Үүгээр өнөө шөнө үүрээрч хээрийн нохой гүйсэнгүй. Гэтэл энэ хэдэн өдөр зөрөг дээрээ бүүхэл хавтгай шаварлаг бүхэнд чонын тавгны иржгэрхээ барзааж байгаагүй билүү? Энэ ер нь чухам юу болоод хонвоо?" Гэд босч өвдгөнийхөө шороог алгадан хөвөг далимдан хормойгоо сэгсрэн наалтсан өвс хогийг унгав. Тулга харин хариулахын оронд бургасны мөчрийн чөлөөгөөр голын тэртээ дэргэлдэх бараан шууд тийшээ заалаа. Галсан ч түүний санааг гадралсан шинжтэй усны татуу хэсгээр нь туулан уушиг харихны суунаглах тэртээ тал руу гарах гэснээр нэгийг санав бололтой эргэж "Хоёулаа усыг чинь аваачиж тавьчихад буугаан аваад аажуу уужуу ийшлээтэй. Харваас андашгүй улаа гарч чоно амтан унгаад тэндээ бөөгнөрчих үү? Эсвэл" гэснэн үгэн таслан хөмсгөн атруулав. Тракторчин тулгач түүний энэ санааг нь ойлгож байгаагийн илэрхийлэн толгой дохиод түрүүн ус авахаар эрг рүү буухтаан завааруулсан гутлынхаа шавхаг арилгахаар хэрэгээр өтгөн өвсний шүүдэр сандаан хөлөөч ирсээр бургасны захад зөрөг дээр тавьж оргисон бетонтой ус руугаан алхлаа. Ажлаас хойш сууж аргацах юман олж ядлаа. Гэх төдвийн үгийг үл хэрэгсэн түүний мухар тэнэг шаардлагадоор хадуур тармууран барьсаар дуртай дургүй хөдөлсөн залуустай хамт отгоосон гарсан галсан тулганаар голд нилээд дөхөөд бусдаасаа зам салаалж бургас руу орлоо. Энэ салхтаан галсан буугаан энгэрлүүгэн хөндлөн зүгээд залуусынхаа араас сэрэмжтэйгээр орчныг ажиглан явсан өндөр эрд болгоомжтой байхыг хэд тархан тасарч хадлан ногоондон улаарч болохгүйг сайтар санууллаа. Ингээд хоёр ирийн зам шулуудлаа. Тэд уг нь морьтой гарахыг хүссэн боловч төдөв чаргууцалдан эсэргүүцээд мордуулсангүй. Санваас сум нэгдлийн төв рүү хөдөлж энд хэрхэн бойтоглож байгааг нь албаны дарганарт дуулган төрж хилээ эзэмшсэн алба тушаал эрх ямбыг нь хийсгээд зогсохгүй би даан санаачлаг гаргаж аглаг газарт бэлчээр эзэмшснийхэн төлөө хүртэх гавьяаг нь хог шороо болгочихно гэж ясан шархираа биз. Үнэн дээр түүнд энд юу болох нь хамаагүй намын хурал дээр авсан амлалт үүрэг түүнийг биелүүлэхэд эрх нэр алдран чухал байлаа. Тиймээс ч бүгдийн айдас хүүцгийг үл тоон өчүүхэн эрх мэдлэрэн муйхарлан зүтгэхээр шийджээ. Бусдыгаан зоригтойо хадланд хөөн гаргасан төдөв хадланчдын ганц хурц хангинуур сүхийг тэврээд тракторын кабинд түгжин тухлаад авчээ. Тэрбээр өндөр дугуйн дээрх энэ бачуухан ормыг хамгийн аюулгүй найдвартай газар гэж эртнээс сэжин дотроо сонжоолон зэгсэн ажээ. Түүнийг энд сүх тэврээд үргэлэн дохиж суухад отогт хоолцоо хийхээр үлдсэн хоёр бүсгүй түлээгээ бэлтгэж ядан гар мухар бүртэлцэх авэ.